Сайн байцгаана уу гэхдээ Нүби хүүхдийн сангаас бэлтгэн гаргадаг подкастын маань ээлжид дугаар топ 17 хурал дээрээс хүнд хүрч байна. Энэ удаагийн дугаарт маань Баялаг гол компаниг гүйцэтгэх захирал Шүнтөр ирсэн байна. Цаг гаргаад ирсэн баярлалаа. Сайн байна уу өнөөдөр мэдээ. Таны хийдэг ажил бол бас их онцгой ажил л да. Усны салбарт тэгээд усны стандарт, усны цэвэр усны хангамж гэсэн сэдвүүд дээр ажилладаг. Тэгэхээр бас яг нөгөө түгээмэл мэрэгжил биш юм шиг агай онцгой мэрэгжил юм шиг надад санагддаг. Тэгэхээр манай үзэгчдээ та ер нь компанийнхаа болон өөрийнхөө хийдэг ажил мэрэгжлийнхаа талаар тайлбарлаж өгөө. Манай чи 2015 оноос хойш сонгомжийн автомаж австралиа хэсэгт шийдвэрлэх чиглэлээр одоо ажиллаж эхэлж үйл ажиллагаа төлж ирсэн. Өнөөдрийн байдлаар бол автологи төслийг одоо ингээм амжилттай явж байгаа. Улсын хэмжээнд дээр нь яг өнөөдрийн байдлаар 1400 гаруй ус төрөх байранд автомат хөлсөөр болсон. За үүний дотор баяуул одоо баруун аймаг дээр бол гарны эрчим хүчний чиглэлээр бас нэгэн төлөвлөж ажиллаж байгаа. Усан хангамжин дээр бол ер нь Монголд бол хамгийн эхлээд ус төрөх асуудал нэлээд бишэлтэй байсан. Энэ асуудлыг эхлээд шийдвэрлээд ингээд яваад ингээд явж байхад одоо сүүлдээ бол чанарын асуудалтай чанар стандартын асуудал болсон байна. За 24 цагаар ажиллах ёстой тийм шаардлага тавьдаг байна. За үүнийгээ дагаад бас шийдвэрлэх ёстой асуудлууд нь хог регуляци бас шийдвэрлэх ёстой гэж юм тийм. Энэ чиглэлээр нэлээд ажиллаж байгаа одоо өнөөдөр байна. Баялаг говьтой бид нар бас сүүлийн 5-6 жил их олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэгээд манай хамт олон таныг подкастт орж байгаа гэд тэгээд хэрэгжүүлсэн төслүүдээс нэг юм зураг бэлдсэн байхгүй юу та. Энэ нөгөө шадивлангийн тэндээс дөнгөж сая та ярьсан зураг ах шиг байна тий. Энэ одоо яг манай шадивлан зураг байна л да. Тэгээд одоо энэ яг энэ шадивлан бүгдээс ангаад ажилласан. За ер нь бол маш олон төслүүд төр хамтарч ажилласан да. Бид нар яг энэ дэр бол бас тодорхой зургууд нь орсон байна. 2000 гэдэг чинь. Одоо Монголч бол нөгөө нэг геологийн тогтцоороо чих юм уу тий. Тэгээд одоо гадар зүүн байрлалаараа чих юм уу ингээд усны чанар нь янз янз юм байдаг. Зарим газар хит өндрийг за магадгүй зарим газараа хүнд металл ихтэй ус гадах ч юм уу тий. За энийгээ дагаад нөгөө нэг яг Монгол улсын одоо үндэсний стандарттай нийцгүй услууд бол газрын хэмнээс гарч ирдэг байна шүү дээ. За энийг нь ихлээр бид нар тэрийг стандарт нийцүүлсэн хэмжээнд нь усыг тавьж чимшүүлээд нийгмийн стандарт одоо мөрөсгүйгээр стандарт бариулаад ингээд гаргаад. За энэ цэвэрлсэн одоо шүүсэн усаар энд үрж байгаа усаар процессор тасалбарлахгүй дөрөв үйлрэлтэй учраас тэрийг бүтэн төлөвлөхгүй халуун төр талаахгүй тоног хөрөмжийн хэвийн ажиллагаанд хангаад ажиллах тал дээр бид нар ажиллаж байна. Энийхээ үр дүнд хэрэглэгчл өөрөө усаа авч байгаа хүмүүс маань ямар цаад бишэлгүй эрүүл хүнсний тал нийцсэн усыг уух боломжтой болж. Энэ дэр бол нөгөө үеийн сампаа яг чиглэлээр хэлж байгаа. Тас усны салбарт бизнес эрхэлж байгаа хүний хувьд топ 17 хурал дээр яригдж байгаа асуудлуудыг юу гэж харж байна? Мөн нэг салбарт бизнес эрхэлж байгаа бусад бизнес эрхлэгч нар эсвэл олон нийт залуучуудад хандаж ямар гол мессеж санаа өгөхийг хүсэж байгаа. Тэгээ хавхаранд болоо маань одоо өөрсдөө зүйлчдээ эсрэг ийм зүйлээр ингээд үйлчлээ одоо ингээд олон улсын байгууллагууд дээр хамтарч ажиллаж байна. За Монгол одоо энэ салбарын чиглэлээр ч гэлтгүү ер нь бол хүн бизнес хийхдээ ер нь бол байгаль орчинд ээлжтэй бизнес байгаль орчинд ээлжтэй бизнес хийх юм маань жижиг юмас тий одоо хай гэдэг цагаар бид нар одоо ил задгаа хаяхгүй байх боломжийг өөрсдөө бүрдүүлж байна. Тэр ажилтнууд нь өөрсдөө тэндээс сэтгэлтэй шинээр нэг яаж хийж байгаа бизнес маань өөрөө бас тэр чиглэлээс хадгалсан юм гоё. Ингээд нөгөө би нэг юм хийж байгаагийн гурлаад нэг юм хийгээд нөгөө талдаа дахиад байгаль орчиндөө сүлжээ хийж байна. Тэгээд маш жижиг юмас гарч байгаа. Тэр хаваа убах манай бизнестэй одоо хүмүүс цэвэр усаа аваад дэлгүүрээс аваад ингээд тоглож байдаг бол нэг удаагийн одоо юм бизнес аваад бизнес усаа байнга ингээд хог аяг л одоо усан дээр хог аяг усны савтай холбоотой хаягдлын асуудал би өөрөө харахад нэг 20-30 бол хуусан юу болдог гэж хэлсэн. Залуучуудаа амсгад би байгаль орчинд хэлдэг.
Тэгээд тэрийг бизнес соёлтой өөрсдөө өөрөөсөө эхлэх чинь. Тэр чимээс сам юмас хаадаг. За цаг гарган бидэнтэй харилцсан баярлалаа. Ажилтнаа мэдээлсэн.